Сайн байцгаана уу? Гэртээ яг хуцтай тавтай морил. 2 дугаар сарын маань хөтөлбөр өнөөдөр сэтгэлийн гацаанаас гарах йог гэсэн хичээлээр үргэлжилж байна. За ингээд өнөөдрийнх маань хичээл болохоор ерөөхдөө хүн ингээд нөгөө нэг тийм бүр юм арга замгүй ингээд мухарддаг үе байдаг те. Бүр ингээд бүр одоо яадаг ч юм блэ гэд бүр ингээд бүр мухардаад яг тэгцэн үедээ та бүхэн маань энэ хичээлийг гаргаад үзэж болно. За эсвэл та яг одоогийн байдлаар ингээд ямар нэг асуудлыг бүр шийдэж чадахгүй бүр ингээд сэтгэлдээ мухардаад ингээд зовноод ийм гацаатай байгаа үе дээрээ таарсан бол та хичээлээ нэг дагаад хийгээд үзээрэй. За ингээд өнөөдрийн хичээл маш сайхан тийм эвтэйхэн суудлаа олно. За өнөөдрийнхөө хичээлийг ерөнхийдөө сандал дээр суугаад хийсэн ч болно. Та одоо ажлынхаа ард ч юм уу те ингээд ямар ч байсан та ингээд орчин тойронд чинь таныг хараад ах хүн байхгүй те нэг тийм тухтай тийм орон зайг өөртөө үүсгээд тэгээд одоо видео гаргаад хийгээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд та маш сайхан эвтэйхэн суусан бол хамгийн түрүүнд сайхан нуруу хүзүүгээ гоё цих болгоод гээд сайхан тайвшаа суух нь. За тэгээ сайхан тайвшаа суух юм бол хоёр гараа өвдгөн дээрээ авчиж тавиад тэгээ нүдийг ханаад сайхан амьсгал авч гаргаад тайвшир. За тэгээд айжхан бүгдээрээ нүдээ зөөлхийн нээж болно. Эсвэл аниатай чигээрээ амьсгал аваад нуруу үзүүрээ дээшээ сайхан ургаад амьсгал гарахтаа хоошоо сайхан гидэж үгүй. Гидийхдээ зөвхөн хүзүүнийхээ үеэр гидэн. Тэгээ амьсгал аваад буцлаа гаргаад урагшаа. За урагшаа болохдоо яг тэр хүзүүнийхээ хойдлын хэсгийг сайхан сунгаад тэгээ амьсгал аваад буцаад дэвшлээ. Амьсгал гарахтаа баруун тишээгээ толгоогоо явуулж өгнө. За тэгээд яг энэ хүзүүнийхээ хажуудлыг сунгаад амьсгал аваад буцлаа. Амьсгал гарахтаа зүүн тишээгээ. За тавьшир. За одоо энэ чинээс мөрийг сайхан дээш нь болгоод хоош нь болгоод мөрөө сайхан хөдөлгөөд бүгдээрээ ямар ч хийсэн ингээд нөгөө нэг биеийнхаа хэсгүүдийг хөдөлгөөд ялангуяа тэр дээдлийнхаа ингээд чилээд идэг хэсгүүдийг сайхан хөдөлгөөд тэгээд эхлээд бие мэдээд авна. Ингээд хөдөлгөөр хүн биеийг маш сайхан мэдэрч эхэлдэг. За гүнзгий амьсгал аваад дээшээгээ бүр ингээд чих мөр хоёроо бүр ойртуулах гэж байгаа юм шиг мөрийг бүр чихэнд хүрэх гэж байгаа юм шиг болгож жагаад хоош нь гаргаад хоёр далаа ингээд хойтлынхоо далыг бүр ингээд хооронд нийлүүлэх гэж байгаа юм шиг хавчаад тэгээд доошлуулаад бүр мөрийг бүр доошоо газар тулгаж байгаа юм шиг доошлуулж агаад дахиад мөрөөрөө том тойрог зураад яг түрүү нэг шиг амьсгал гаргаад хоош нь доош нь. За 3 удаа амьсгал аваад дахиад нэг эргүүлээд үзье. Гаргаад хоош нь доош. За одоо эсрэг тал руугаа хойноос урагшин тийм ээ. Бүр тэр нэг ингээд сэтгэлийнхаа чангалаас болоод ингээд хүн чинь ингээд уурал сэтгэлээ чангалахаар ингээд хумаад эхэлдэг байхгүй. Тэрийг бүр ингээд гой сайхан тараагаад үгүй. За тэгээ сүүлч удаа сайхан урагшин явуулж тараагаад. За тэгээ сайхан цэг суугаад үзье. Одоо сайхан мөр гой суларч байгаа. За одоо яг ингэж суухтаа мөрөө гой ингээд суллаад бүр доош нь тавиад үз. Тэгээд яг түрүү нөгөө далаа ажилласан тийм ээ ардлынхаа далыг ингээд ажиглаад үзээрэй. Тэгээд нуруу үзүүгээр бас яг түрүүний их шигээ ялгаагүй дээшээгээ сайхан сунаад өгнө. Тэгээ сайхан цэг суухад хүний одоо тэр бие махбод маш гоё яг зүв байрал дээр ирдэг. Зүв байрал дээр ирэхэд бидний амьсгал зүв болж эхэлдэг. За сэтгэл одоо ер нь бол хүн сэтгэл хөдлөлөөсөө болоод тэгээд одоо тэр нэг гацаатай сэтгэлийнхаа гацаатай байдлыг ерөөхдөө үүсгэж идэг. За энд маань сайхан одоо баяр хөөртэй сэтгэлж орно, бас гундуу сэтгэлж орно. Яг тэр нөгөө сэтгэлийн им хит им долгисол бид нарыг явсаар агаад тэр гацаатай байдалд авчираа ичдэг байгаа. Яг одоо зүүрлэх юм бол бид нар ингээд
юу яадаг гэсэн штэ. Жохон байхдаа хөөцөлдөж тоглож жагаад тэг яг ийм жорлон шиг газар одоо ийм ямар ч юм гарцгүй газар ирээд баригдчихдаг штэ. Яг тэр шиг ингээд өөрсдийнхөө тэр асуудалд ингээд бүр баригдаад тэгээд ингээд яахаа мэдхээ болчдөг тийм үед биднэрт тулгардаг. За тэгээд яг энэ тулгараад байгаа зүйл маань болохоор бид нар тэр асуудлаас тэгж цуцаар агаад гарах гарцгүй болоод тэгээд тэр асуудалтай баригдчихад байгаа байхгүй юу? Тэрийг ерөөсөө сэтэлж дийлж гарах хамгийн гол арга болохоор ерөөсөө тэр асуудалтайгаа нүүр тулгал байдаг. Тэгэхээр хэрвээ таны сэтгэлийг чинь ингээд гацаанд оруулаад та бүр ингээд би бүр одоо яа гэм блэ гэд бүр ингээд байгаа бол та хамгийн түрүүнд яг түрүүнийх шиг ингээд яг одоо бид нар хийж байгаа шиг ийм гоё цэг суудлыг өөртөө бий болгоод хамгийн гол нь гоё цэг суугаа. Тэгээд тэр асуудлаа сайхан бяцлагаад бодоод үзээрэй. Тэгээ эхлээд сайхан аажуухан шиг тэр асуудлаа бодоод гээд бүр сэргээгээд те одоо нөгөө амталж дүрсэлж тэгж одоо тэр асуудлыг одоо бодож үзнэ. За ингээд яг тэр асуудлыг ингээд тархиндаа бүр ингээд мэдрээд те яг юунаас болоод та ингээд байгаа вэ гэдгийг бүр ингээд бодоод үз. Тэгээд яг тэрэнд таны тэр сэтгэл ямар хариу урвал үзүүлж чинь те ямар хариу үзүүлж чинь та бүр ингээд бачимдж чинь үү таны бүр бие махбод яаж танд тэр юм хариу юм үзүүлж чинь гэдгийг та ажиглаад үзээрэй. За одоо яг бүгдээрээ энийг ингээд дагаад хийцгээе. Гарынхаа алгыг одоо дээш нь харуулна. Тэгээ гарынхаа алгыг дээш нь харуулж байгаа нүдэн ханаад яг сайхан цэг сууж агаад тэгээд нөгөө асуудлынхаа тухай бодно. Асуудлаа бодонгоо хамраар орж ирж гарч байгаа амьсгалаа ажиглаарай. Айл болох гүнзгий амьсгалаарай. За одоо бүх анхаарлыг нөгөө асуудал дээр авчиръя. Яг юу бодогдоод байгаа вэ? Хэрвээ танд цаг хангалтгүй санагдаад та энэ тухай бүр сайн ингээд илүү лавтаяа бодъё гэж бодож байвал видеогоо сайхан зогсоож аваад те видеон дээр пауз дарж агаад тэгээ бодож дуусгаад үргэлжлүүлээд бас хийж болно. Хэрвээ ойлгомжтой бүх юм та ингээд бодонгууд таны зүгээр тархин дотор сум шиг харвал ингээд орж ирж явах юм бол та яг одоо тэрийг ингээд бодоод дүрслээд тэгээ өөрийгөө ажиглаарай. Одоо аажуух амьсгалаа ажиглая. Бид нар одоо харьцангуй тайван байгаа учраас бидний амьсгал одоо яг тэр хурц байдал дээрээ байдаг тийм их амар түргэн одоо амьсгалахгүй. Гэхдээ бидний амьсгал ер нь маш тийм өнгөцгөн болцсон байгаа. За тэгэхээр асуудлаас гарах хамгийн эхний арга болохоор амьсгалах байдаг. Та ерөөсөө сайхан амьсгалах хэрэгтэй. Анхаарлыг хамрын үзүүр дээр авчирч агаад таны яг хамрын үзүүр дээр нэг тийм үд байна гэж төсөөлье. Тэгээд тэр үдийг одоо ингээ хэрвээ та шууд амьсгал аваад гаргачих юм бол тэр үд ингээд хөдлөн тийм ээ. Та аяархан амьсгал аваад аяархан гаргах юм бол тэр үд маань ингээд маш тийм зөөлхнөр бараг таны хамарт хүрэхгүй таны хамрыг эргэнүүлэхгүйгээр гэж бодоод та сайхан амьсгалаад үзье. Зөөлхөн амьсгал аваад зөөлхөн амьсгал гаргаж байгаа та яг тэрийг анзаараад үзээрэй. Яг энэ байдлаараа 3 удаа ингээд зөөлхөн амьсгал аваад гаргахаар таны ингээд та өөрөө ирэхгүй өөрийнхөө амьсгалыг ингээд химнээд тэгээд гүнзгий амьсгалаад тэгээд илүү бас химнээд амьсгалаа гаргаж байгаа. За тэгээд амьсгал гарахдаа илүү ингээд хөвлийн ходоодоо дотгошин ингээд татагдтал нь бүх амьсгалыг ингээд бүр түрээд гээд бүр байхгүй баталтал нь хамраараа гаргаж өгөөрэй. Тэгээ сайхан гүнзгий амьсгалахдаа бас яг түрүүнийх шиг хөнхөн зөөлхөн удаанаар амьсгал авна. За дайчмхан өөрийнхөө
Яг өөрийнхөө амьсгалаад тэгээ сайхан амьсгалаа зөнд нь орхий. За тэгээ өөрт ямар мэдрэмж төрж ийн өөрийнхөө бие дүүсэж байгаа мэдрэмжийг ажиглаад за дайж хүмүүдээ нээж болно. За та бүхэн маань яг саяныхаар ингээд амьсгал дээр анхаарлаа хандуулад тэгээд танд ямар одоо мэдрэмж үүсэж ийн гэдгийг ажиглаж агаад тэгээд ерөнхийдөө хүний тэр сэтгэлийн гацаа үүсгээд байгаа зүйлүүдийг хүн ерөөсөө яг урдаас нь нөгөө нүүр тулж агаад тэр асуудалтайгаа нүүр тулж агаад тэгээд тэрийг шийдвэрлэхдээ тэр асуудлыг ямар ч хэсэн нэг тийш нь шийдэж тэр одоо асуудал тэр тантай хүлэгдээд байгаа тэр таны сэтгэлийг нэг юмтай ингээд хүлчээд ингээд эн тэндээс чинь татаад байгаа зүйлүүдийг та яг тэрийг тоочны олж жоод тасдаж одоо яг тэр асуудлаас өөрийнхөө тэр бүх зүйлийг тасалж чадна. Тэгэхгүй бол таны амьдралд тэр шийдэгдээгүй хичнээн асуудлууд байна. Төдий чинээ таны сэтгэл санааг яг тэр асуудлууд чинь ингээд одоо нөгөө майхангийн гадас үйдэн штэ тий. Яг гадас шиг тэр олон асуудлууд чинь таныг ингээд эн тэндээс чинь ингээд майхан шиг гадас шиг ингээд зангуу шиг ингээд таныг бүчээд байгаа гэсэн. Тэгэхээр танд хэрвээ тийм асуудлууд байх юм бол нэг нэгээр наваад тэг шийдээд тэрийг ингээд таслаад авах хэрэгтэй. Тэгээ та таслах тусам илүү сайхан хөнгөрөн, сэтгэл санаа тайвширна. Тэгээд нөгөө гацаад исэн бүх зүйлүүд чинь арилаад та илүү өөр төвшин рүү явах болно. За ингээд өнөөдрийн маань хичээл үүгээр өндөрлж байна. Та бүхэн маань дахин битгий сэтгэлийн гацаанд ороорой. Тэгээд сэтгэлийн гацаанаас дархлаатай байхын тулд сайхан хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тэгээ өөртөө гоё цаг гаргадаг байх хэрэгтэй. Өчигдрийн хайр ба йог гэсэн сэдвээр би яг ерөнхийдөө бас айгүй энтэй холбогдолтой юмнуудыг ярьсан байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэрэг хүсвэл тэр хичээлийг бас дагаад үзэж болно. За ингээд та бүгдтэй аз жаргал сайн сайхныг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.